1992 оноос 2016 оны улсын хурал орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл тухайн орон нутагтаа болсон 100 гаруй үйл явдал улсын хурал орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийг харж игсэн. Улсын хурал орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болох этгээдүүдийн цагаан жигсаалтыг гаргая. Улгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг 1919-45 шууд утсаар таны саналыг сонсно. Оройн мэндэрх үзэгчтэй хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг эхэлж байна. Монгол улсын 21 аймаг 361 сум 9 дүүрэгт санаачилан өрнүүлж байгаа хулгайчгүй Монгол үндэсний хөдөлгөөнийг тань мэдхийн телевиз дэмжин ажиллаж байгаа лээ. Энэ ажлын хүрээнд хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлгийг 7 хоног бүрийн мягмар пүрэв гаргуудын 19 цагаас Бямгаргийн 12 цаг 30 минутаас шууд эфирээр дамжуулан үзэгч олонны саналыг авч байгаамаа. Өнөөдөр манай студид Монголын залуучуудын холбооны залуучуудын холбооноос зочин хөтлөгчөр Түр болд хүрэлцэн ирсэн байна. Оройн өдргий. За баярлалаа үзэгчтэй оройн өдргий. За тэгэхээр нэвтрүүлэг эхлэхийн өмнө бас хулгайчгүй Монгол үндэсний хөдөлгөөний эргэн тойронд бас үйл явдлын талаар товчхон мэдээллийг бас үзэгчтэй хүргэе. Тэгээд үзэгчд маань 1919-45 шууд утсанд холбогдсон 100 хар үйл явдлын жагсаалтад өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхийн бүрэн боломжтойгоо. За оройн өдргий. За юуны төрөнд Монголын залуучуудын холбоо 10 сарын 2-наас хулгайчгүй Монгол харцаан жагсаалт үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлэв. За бид хүмүүс энэ ажлын өрөөнд бол 11 сарын дундуураас 12 сарын 2-ны хүртэл орон тогтвол ажиллаж ирлээ. За мөн дээрээс нь иргэдээс санал авах аж ахуйн нэгж байгууллагуудад хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг өрнүүлэхдээ хамгийн гол асуудал иргэдээс 100 гаруй үйл явдлыг бол саналыг бол авсан байгаа. За тэгээд мөн энэ ажлын хүрээнд бас бид хүн одоо 100 гаруй үйл явдлаар сонин хэвлэж гаргах гэдэг бэлтгэл ажилтаа бол орж байна. Тиймээс бол удахгүй иргэдтэй бас 100 гаруй үйл явдлынхаа шинэхэн дугаарыг бас тун удахгүй хүргэх болно. За тэгээд нэвтрүүлгийн ихэнд бас үзэгчтэй холбогдтол бол 100 хар үйл явдлын жагсаалтыг ерөнхийдөө бол өмнөх одоо тэмээ хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлгийнхээ өмнөх дугааруудад бол 100 хар үйл явдлын жагсаалтыг уншиж танилцуулж байгаа. Тэгээд иргэдтэй өмнө дээр бол санал бодлоо солилцож нэмж хэлэх иргэдийн саналыг бол авч байгаа. Эндээс бас дурдж хэлэх юм бол утаагүй төлсний үйлдвэр байгуулахад авсан 17 тэрбум төгрөгийн асуудал үүнийг бол бас иргэд нэрлсэн. Боловсролын салбар дахь шинжилгүүдийг иргэд бол 100 хар үйл явдлын жагсаалтад нэрлэж байгаа. Тэгээд нийгмийн халамжийн буруу шийдэл хүүхдийн мөнгө эх орны хишиг Борого улс хувьцаат компанийн асуудал зэргийг бол нэрлэж байгаа. Хүүхдийн паркийн асуудал гэх юм уу те төрийн үйлчилгээний хүнд суртал гэд дурдах юм бол 100 хар үйл явдал нэрлэгдээд үүнийг бол олонхын саналаар тийм ээ хэрэг ханд одоо иргэдийн санал өгч байгаа тийм ээ хамгийн их хэрэгтийг одоо бухимдуулж стресстүүлж байгаа гэдгээр зүйлийг бол ирэмбэлж жагсааж байгаа. Тэгэлгүй хот мөн дээрээс нь нэмжлэхэд за иргэдийн санал бол нэлээд давхцаж байгаа. Тэгэхээр би тэрийн дугаар дээр ч гэсэн иргэд бол өөрсдөө саналыг бол давхцуулж хэлж байна. За тэгээд энэ дээр голчлох бас 2-3 онцлог хар үйл явдлыг хэлэхэд 1992-оос хойш хэрэгжүүлж гисэн алт хөтөлбөрийг бол бас иргэд бол нэлээд хэлж байна. За одоо сүүлийн нэлээд иргэдийн дунд яригдчихж байгаа алхолын одоо дорнодын 500 мянган га газрын асуудлыг бол бас иргэд бол 100 хар үйл явдалд оруулах саналыг нэлээдгүй хэлж байна. За мөн дээрээс нь одоо сонгуультай төгсөнтэй холбоотойгоор бас сонгуулийн бас саналын харьцааны талаар бас нэлээдгүй саналыг бол бас хэлж байгаа нь бол харагдаж байгаа. За тэгэлгүй яг тэгэхээр 100 хар үйл явдлын жагсаалт бас 100 хар үйл явдал гэхээр бас нэлээдгүй тоо юм а төрөл та. 1992 оноос хойш гэхээр яг 23-4 жил, за 25 жилийн хугацаанд тийм ээ
болсон үйл явдал хэдий ч монголчуудын одоо хувьд, монгол хүмүүсийн хувьд, Монголын эх орны маань нийгэм эдийн засгийн хувьд тийм ээ хөнөөл учруулсан хэрэгүүд гэхээр одоо жишээ нь юу явж исэн 17 чимлэг спиртийн хэрэг явж исэн. Тэр бол 1992 оноос хойших хэрэг. За тэгээд саяхны сүүлийн жишээнүүдийг бол иргэд бас нэлээдгүй хэлж байгаа. Тэгэхээр үүнд бол эрхэм ерөнхийлөгчийн өршөөлийн хууль тийм ээ энэ дотор бол 35 тэрбумын өршөөлийн хуулийг иргэд нэрлэж байгаа. 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэргийг иргэд маш ихээр хэлж байгаа. Энэ бол яа харахгүй одоо 100 хар үйл явдлын жагсаалтад тэргүүн игнэнд бичигдэх юм хэрэг гэж иргэд хэлж байгаа. Санжийн зориг аксны аллахын хэрэг байна. Гинтийн ашигын 68% татвар нүүрс хөтөлбөр тийм өмч хувьчлал тийм ээ. За цэвэр агаарсан байгуулах шийдвэр үр дүн. За энийг бол одоо хөдөө орон нутгаар манай залуус маань явж ажилласан тийм ээ одоо Улаанбаатар хотын дүүргүүдэд ажилласан ингээд бол иргэд маань бол үүн дээр аягүй санал өгж байгаа. Одоо яг нөгөө нэг энэ утааны асуудлыг эд өрнөж байгаа тийм ээ. Тэг хэдэн жилийн өмнөөс бидний гутаагүй Улаанбаатарт амьдруулна гэж амлаж байсан. Хичнээн хүн амлаж байлаа. Нөгөө амлалтууд хаана утаагаа амсгалсан хэвээрэл байгаа. Өндөр бол иргэд маш их шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгэхээр одоо чи иргэдийн бүхэн талтай гол асуудлын нэг нь мэдээж утааны асуудал. Тэгээ энэ дээр үл иргэд үл ерөөдөө за одоо бид тэр өнөөдрийн 30 минутын дээр бас иргэдэд саналаа хэлж байна. Энээс гадна залуучуудтай холбоотой бас өдөр тутмын ерөөдөө дор ижүүл нэг 10-20 залуу над дээр ирж байгаа ч иргэд маань өөрсдөө саналаа өөрсдөө биелүүлж. Тэгэд бол энэ дээр үл иргэд үл ерөөдөө утааны асуудлаар хэлээдгүй ярьж байна. За одоо хөдөлсөнтэй холбоотой нүүрс хөтөлбөрийн асуудал бас нэлээдгүй хүндэж байна. Тэгээ эдгээр ингээд яг иргэдийн дунд байгаа те. За бүхэн талтай төрүүлсэн хэдийн асуудлыг бол нэлээдгүй хэлж байгаа. За хамгийн гол нь залуучуудтай холбоотой 100 хар үйл явдлыг нэрлээгүй. Хамгийн гол нь иргэдээс одоо ирүүлсэн саналыг бол бид бүхэн аваад энэ дээр хамгийн их санал давцаж байгаа хамгийн их хүмүүс саналаа өгч байгаа хэрэгүүдийг тийм ээ хамгийн их саналтаагаас нэхлээд эренбэлж жагсааж байгаа. За тэгээд мэдээж он гараад тийм ээ 2 сарын 2-наас бол эдгээр 100 хар үйл явдалд холбогдох эзэн холбогдогчдын нэрсийг бол 100 хар жагсаалтад оруулан бас иргэдийн саналыг авч жагсаалтуудыг гаргах байгаа. Тэгээд үүндэр бас нөгөө нэг өмч хувьчлалтай холбоотой бас нэг хэрэг яваад байна л да. Сүүлийн үед нөгөө нэг хүүхдийн урлан бүтээгдэхүүнийг барилгыг нураах гэх тийм ээ. Газрын бол тэртээ тэргүй үеийн дарга нар нь иргэн тойрны газрын зардгаа зараад нийл ороод сууц тийм ээ. Орон сууцны нэг давхраар нь ч юм уу да янз бүрийн үйлчлэгээний төвөд ороод ингээд дууссан зөвхөн барилга нь л үлдсэн байгаа. Тэр нэг урд нэг хитэн сандалтай нэг хитэн муудтай нэг тийм газартайгаа үлдсэн байгаа. Тэгээ одоо бол барилгын нураа гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ хүүхдийн байгууллагуудыг бас одоо ганц байгаа байгууллагыг тэртээ тэргүй нураагаад оронд нь мэдээж өнгө үзэмжтэй гоё шилэн шилэн барилга ороод хүүхдийн урлан бүтээгдэхүүнийг оруулах нь тодорхой. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдийн урлан бүтээгдэхүүн байхгүй болох гэдэг юм аа л гэдэг. Үүнээр л бас нөгөө өмчлөх хувьчлал гэдэг юм маань л эдгээрт ороод хамрагдаад явах болох л та. 1919-45 шууд утсан дээр иргэдийн саналыг бид авна. Тэгээд Төрөлдөөс бас төрөлд маань өөрөө бол хөдөө орон нутагт ажиллаад ирсэн байгаа. Тэгэхээр иргэд маань хөдөө орон нутагт яг өөрийн биеэр ажиллаад ирсэн. Төрөлдөөс маань бас асууж тодруулах зүйл байвал асууж тодруулж болно. За тэгээд 100 хар үйл явдалд өөрсдөө саналаа ирүүлэх юм бол боломжтой байгаа. За тийм ээ. Арам төргий. Танаа арам төргий тань. Танаа Бэн сонсож байна тийм ээ. Сонсож байна ороо мэдэргээ. За баярлалаа. За 100 хараа үеийн нэгэн дээр одоо үнцэн хуулийг өөрчилсөн. Нэгэн 1999 оны 12 сарын 24-ний нэг үйл явдал. Үнцэн хуулийг өөрчилсөн. 2000 оны 12 сарын 14-ний нэг үйл явдал. За. Энэ хоёрыг оруулчлаад тэгээд тэр үнцэн хууль өөрчилсөн төрийг хүмүүсэн улсуудад хариуцлагатай тийм жагсаалтанд оруулж ирэх хүсэж байна.
За баярлалаа, таны саналыг бид хүлээн. хүлээж авлаа. Төрийг өмүүлсэн. За. гэж юм тийм үү? За тэгэхээр сүүлийн үед бол бас манай ахмадууд маань бас нэлээдгүй ирж байгаа. Өөрсдөнтэй сургаал, за мөн дээрээс нь одоо 100 гаруй үйл явдалд бол нэлээдгүй үйл явдлыг нэрлэж байна. Тэгээ үүний нэг нь бол мэдээж өнцгөөлийн хурцлтын асуудлыг бас иргэд маань бол бас нэлээд нэрлэж байна. Тэгээ үүний нэг адил саний үзэгч маань бас давхар нэрлэж байна. Баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэл байхад дараагийн үзэгч холбогдсон байна. Оройн дөргээд энд. Сайн байна уу, таны сонсож байна? Байна. Таны сонсож байна. Авицо харуулъя. Аюултай гэрээс гэсэн баяртай оруулсан. За 100 хар үйл явдал ерөнхийдөө бол нэрлэгдсэн байгаа оюутлогоо 5-7 асуудлууд. Тэгэхээр таны саналыг бас үүн дээр нэмж хүлээж авлаа. Оюутлогын асуудлыг тийм. Холбогдсон баярлалаа танд. За тэгээд иргэдийн маань одоо хэлж байгаа брэнд болсон нэг үйл явдлууд мэдээж оюутлогын асуудал, гэрээний асуудал байна. Тэгээд энэ дээр бол иргэд бол нэлээд саналыг хэлж байгаа. За дараагийн үзэгч холбогдсон байна. За тийм байна. Оройн дөргээд энд. Оройн дөрөв. Нэгтгэрийг холбогдсон уу? Тэглээ. Таны сонсож байна. Таныг сонсож байна. Энэ одоо өдөртөө өдөртөч одоо энэ улсын давхар болсон хүмүүсийг бүгдийн 100 харуул үеэлд оруулах. Өдөртөч. Улсын найрхал өдөртөч. Хүмүүсийг 100 харуул явдалд оруулъя. За баярлалаа. Тэгэхээр эзэн холбогдогчдыг бол 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн эзэн холбогдогчдын нэрсийг бол үзэгчдээр олон нийтээр нэрлүүлэх байгаа. За үзэгч холбогдож байна. Оройн дөргээ танд. Hello. Байна. Холбогдсон байна. Оройн дөргээ. За баярлалаа. Одоо энэ баяр цогтыг байга дээр нь барьж авч гоолдод одоо гадагшаа хийчих шүү дээ. Гадагшаа гараад. Нэг баяр шиг их нутгаа зарж байгаараа хийчих шүү дээ. Нэг олон хаасан юу ч одоо тэгээд нам дарагдсан байна. Чимээг болсон тийм ээ. За баярлалаа, таны саналыг бид авлаа. За үзэгчтэй дахин хэлэхэд за бид хүн бол 12 сарын 2-ны хүртэл 100 хар үйл явдлыг нэрлсэн байна. За ахин хэлэхэд бол 16 оны 2 сарын 2-наас эхэлж бол за эдгээр 100 хар үйл явдал одоо холбогдох этгээдүүдийг нэрлэх учраас та бүхэн манай одоо этгээдүүд тийм ерөнхийдөө бол манай нөгөө олон нийт тийм ээ үзэгчид маань бол шууд иргэдээ нэрлээд зарим нь бол их бухимдалтай орж ирж байгаа. Эртхэн наадуулаа нэрлж эртхэн наад ажиллаа зэгцэлж тийм ард түмний дуу хоолой болохгүй бол бас их хугацаа алдаад байна болохоо байлаа. За сая үзэгчийн хэлсэн шиг зарим нэг нь нөгөө гадаад дотоод руугаа онгоцондоо суугаад явчих нь гэх мэтэр бас янз бүрээр ярьж байгаа. За дараагийн үзэгч авъя. Оройн дөргээ танд. Инструкт тавьчихсан. За та холбогдсон байна. За та оройн дөргийа. За баярлалаа. За энэ хар жагсаалтан дэвштэй энэ 76-ыг нэмээд яамдуудын түрийн яамдуудын хэд сайдуудыг нэмэхээр аяанда наацсан болсон. Угаасаа нэгдүгээр хоёрдугаар энэ хар машиныг юунаас авч ирсэн хүн бол яг дандаа хүүгийн кос өөрөө шүтэн техникийн хүн учраас над програм чи бүгдийг өөрөө бурмаагаар зохион байгуулаад бурмаа дандаа хүү чи бүгд ламнаас юуш зурлах электроникийн сургалт өгсөн байхгүй юу. Тийм учраас энэ лоовчдыг ерөөсөө тэр хар машинд ойртохгүй угаасаа бүр наадаж байгаа баяр зохицтой нийлүүлээд бүр тэр өөрсдийг нь барьжсан шоронд хориул таарна. Бүр хариуцлага таах хэрэгтэй шүү. Ард түмний хариуцлага таах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо бид нар чи одоо энэ хэдэн замбас толгоогоо эргүүлтэл
худлаа ойлгоцуулаад одоо та нар энэ ямар юм сонгосон хэний зүг гэсэн мэдрээд болооч тийм ээ. Энэ чулгаа машинаар гарч ирж яах ичдгүүд энэ ард түмнийгээ оромжиж идэг. Ард түмнийхээ удаас ганц чинь сайхан өдөр хулгаан өдөр шагаах гэж шүү дээ. Дандаа үеийн готод хурд өдөрж явах. Тэгээ даапалаад түмний нүдэндээ ажлын зөвд гарч ирсэн гişүүдэд даапалаад болж шүү. Тэгээ намынхаа даргаыг өгөхгүйгээ сайхан бэлтгэдэг үлдэлтэй. Ингэж түмний нүдэнд шившээд байж байгаа ерөөсөө засгийн газрын доктороод улсын хурлын доктороод сүүлдээ лойроо авчихсан тэр оюун баатар байна. Үний төвийн доктороо газрыг бүр лойрдэж шинэ хооч хоёр аваагаад хийжэхэд үйл суугаа найдаж байгаа юм даа зайлшгүй. Тэгээд лойрдэж хатчих одоо эрүүл мэндийн яамны сайд болно яваад байгаа. Ичмээр юм энэ ард хүмүүс ичх болж байгаа байдгүй. Эдгээр зарим нэг бодлогыг мэддэг болсон зөндөө байдаг ш. Юу ч мэдгүй эдгээр ингэж өөрснөө хав харанхуй өсгөх тавьчих яваад ингэж боддог. Тийм байхгүй ард хүмүүс бүгдээр мэднэ. Наад харж ихсаас дээрсэн 76-гаа оруулаад дээрэн дээр одоо эцэг авгаа өгнөд байна наадууд чинь. 2-3 авгаа өгнөд байна. Наадууд чинь бүгдээрээ нийшээ наачаад тэгвэл юу 200-аас гачин шиг тоо гарна. Одоо баяр хөтөг бол шууд ирсээ баг хот чинь цаавал таарна. За баярлалаа үзэж байгаа саналыг авсан. За дээр их хурлын даргын хурал үдирдэг дээр даапалдаг гэдэг бол бас улсын хурлын чуулганыг үзэж байхад бас ийгүүл харагддаг шүү тийм. За дараагийн үзэж төрийн албаагчдын бас нэг саналыг бол оруулж 100 гаруй үйл явдал ямтууд байна тий. Тийм зөвхөн бас Монголд хямрал биш хулгайг нүүрлүүлээд байгаа этгээдүүдийг бол зөвхөн одоо 76 гишүүнээр бас тодорхойлж болохгүй бах тийм ээ. За саяхан үзэгчийн саналыг авлаа. Дараагийн үзэгч авъя. Оройн дөрвий танд. Нэг хэрэггүй. Нэг минут 500 За мөнгөчтэй. За. үзэгч. Ханхаарал нүүр газар явж ах шиг байна тийм ээ. За дараагийн үзэгч авъя. Оройн дөрвий танд. Банаа та холбогдсон байна. Байна холбогдсон байна. Оройн дөрвий. Та холбогдсон байна. Телевизрийн дууг багсгаад уцаараа шууд яриад яваарай. Байна. Сонсч юм тань. Машинаас өмнө тэр гар тоодоор яаж чүйдэж байснаа мартай юу байна. Яасан юмыг амархан мартаж байна. За. За. Гар толлохыг оруулж ирж байна. Ерөнхийдөө нөгөө нэг сүүлийн үед хил мэдээллээр хүчтэй яригдаж байгаа асуудал бол хар машины асуудал байгаа. Тэгээд энэ талаар л бас ярьж байгаа шүү гэн тийм үү. Тэгэхээр эрхэм үзэгчтэй бас та бүхэн сануулж хэлэхэд 1919-45 шууд утсантай холбогдоод телевизрийн дууг багсгаад уцаараа шууд яриад авах боломжтой байгаа шүү. Дуу маань бас хоцорч ичээд байгаа шүү тийм ээ. За үзэгч авъя. Оройн дөрвий танд. шууд яриад авах боломжтой байгаа шүү. Телевизрийн дууг багсаараа Хурд орж ирж байна. За, үзэгчтэй телевизрийн дууг багсгаад уцаараа яриад явчвал бас илүү хялбар холбогдох боломжтой байгаа. За, оройн дөрвий танд. Байна оройн дөрвий. Байна, холбогдсон байна. За. Одоо вайцэт дөрөв хүчтэй юу болоод байна? Байна, таныг сонсож байна. За. Вайцэт дөрөв хүчтэй юу болоод байгаа бэ? За. Багтаа бүхэн юу үстэй хамгийн сүүлд ноёд төлөвлөгөөний юу бүр шаахан мэдээлэлтэйгээ нэг гадагшаа гаргачихсан шүү дээ. Тэгээд наачаад Монгол орнд юм үлдээж байгаа юм байна. Наачаад юу ч байхгүй болгоолоо шүү дээ. Наачаад жинхэнэ дуурчингууд нэгдэшээд байх шиг байна да. Гадагшин гаргачлаа. Телевизийнхаа дууг басараа та. За бас оюутлахын асуудлыг оруулж ирж хүндэж явах шүү. Иргэдээ ахин хэлэхэд эзэн вирхээс илүүтэйгээр лөө 100 гаруй үйл явдал бас саналаа хэлэх ёстой байгаа. Тэгээд ерөнхийдөө 2 сарын 2-наас эхлээд бол эдгээр 100 гаруй үйл явдалтай холбоотой хэлтүүдийг нэрлэх учраас эхэндээ та бүхэн 100 гаруй үйл явдал дээр бол өөрсдийн саналаа өгөх бүрэн хэрэгтэй байна. За тэгээд 100 хар үйл явдлаасаа бас үзэгчтэй танилцуулах юм бол
эдгээр нэрлэж байгаа тийм ээ энэ жагсаалт гарсан 100 хар үйл явдлыг бол ямар нэгэн байдлаар тань мэдхийн телевизэн уран бүтээлч хамт олон болоод Монголын залуучуудын холбооныхон за хулгайчгүй Монгол үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаа маш олон хувь хүмүүс байгууллагууд тийм ээ одоо өөрсдийн саналаар бол эдгээр жагсаалтыг гаргаагүй Монгол улсын 21 аймаг 361 сум 9 дүүрэгт бас өнгөрсөн 2 сарын туршид ажилласан ингэхдээ маш олон мянган иргэдээ саналуудыг авсан байгаа. Тэгээ эдгээр саналуудаа бид нэгтгээд энэхүү жагсаалтыг гаргаж байгаа. Тэгээ энэхүү жагсаалт дээрээ бас 7 хоног бүрийн 3 өдөр тийм ээ шууд эфирийн цаг гаргаад тийм ээ тань мэдхийн телевиз тэгээд шууд эфирийн цаг гаргаад энэхүү цаг дээрээ олон нийтийн саналыг бас эдгээр одоо жагсаасан үйл явдлууд дээрээ бас саналаа авч байгаа. Тэгээд эдгээр саналаа бас тодорхой нэг хэдхэн саналуудыг бас үзэгчтэй танилцуулах юм бол 5-7 гэрээний төсөл за тэгээд төв цэвэрлэх байгууламж за тэгээд энд авилга галбан тушаалын гэмт хэрэгүүд за нөгөө алдарт хогны ногоон ут зэргийг 100 хар үйл явдлын жагсаалтад иргэд олон нийт бас нэрлсэн байгаа. 100 хар үйл явдлыг бол 30 минутын турш бид нэрлээд дуусч амжихгүй иргэдийн саналыг авч амжихгүй учраас 100 хар үйл явдлынхаа жагсаалтыг энэхүү хулгайчгүй Монгол цуврал шууд нэвтрүүлгээрээ дамжуулан бас баг багаар танилцуулаад иргэдийн саналыг авч байгаа. За үзэгч аавын Арим төргий танд байна уу та холбогдсон байна? Хулгайчгүй Монгол. За тийм байна холбогдсон байна. Ерөнхийдөө нийгмийн даатгал төлдөг хүмүүсийн даатгалын юу хаана хөнгөлт хаана. Даатгалын хөнгөлөлт. Тэрнээ өвдөд ингэж хэлсэн. Бүх юм өөрөөхөө төлбөрөөр мөнгөөр авч хийж хайн тариануудыг одоо энийг хийж энэ шүтний юм болцоо. Одоо өвчтөд авсантай хүн ингэж авчихсан төлбөрөөр одоо яах юм бэ өгөхөөр болсон юм аасаа. 100% бол мөнгөөр авч яана уу тийм ээ? Улсын имлэг үү? Мөнгөөр авч нийгмийн даатгал тэрээ ингэж өөрөө хэрэглэх юм бол ерөөсөө даатгал төлөх байжээ. За таны саналыг авлаа бид энэхүү таны саналыг бас цааш уламжилж тийм ээ? Бас тодорхой хариуг дараагийнхаа дугаарт өгөх болно гэж хэлье. Тэгээ энэ одоо хөдөөний хүмүүсээс даатгалыг хэрэглэж чадахгүй байна л да. Хөдөө ямар эмчилгээ авах гэж яахаш нэг эмчит авч цэцэг цагнуудыг цагнуудыг үгүй бол хотороод төрөө нөгөө эмчилгээ авах үзэхээр хэвчээ ангийн 20 хоногийн дараа 30 хоногийн дараа дугаартаа ингээд тэгж үзэх чадахгүй. Тэгээд энэ даатгалыг хэрэглэхгүй байгаа бол гаалцаа хэрэглэх гэхээр ийм их тавьсан юм шүү. Бази одоо түмээ ингэж шалгуулахаар бази энэ ерөнхийдөө төлбөрийг ер нь өөрсдөө авдаг байя өчнөөр нь төлөөд нэмэргүй юм чи одоо ингэж хөнгөлөж хийхгүй ийм тохиолдолд хийхгүй бол ямар тохиолдолд хийх гэж биднээс ингэж даатгал авч байгаа юм бэ төрөө тавцаа байна эргэлтээ өөрсдөө надад гадагшаас өөрсдөө орносоо явах байцээ. Тэгвэл дээр хотелны хойд гаргаж суучдаг дараа хүмүүс нь дагаж мөрддөг одоо нэг ийм хүн гацсан тогтцоогоо болмоор байна. За баярлалаа. Таны саналыг хүлээж авлаа. За эрүүл мэндийн даатгалаас зөвлөлөө оруулж байна. Мэдээж бас энэ яг иргэдийн яг бүх хэдлийн нэг асуудал мөн л тоо. Яа харахгүй. Өмнөх дугаар дээр энэ асуудлууд нэлээд өндөгдсөн. За мөн дээрээс одоо эмчнэртэй холбоотой, улсын эмнэлгүүдтэй холбоотой сэдвтэй асуудлууд бол гарч ирсэн байгаа. Тэгээ энэ дээр үл ялцчихгүй иргэдийн саналыг бол бид хүмүүс хүлээж авсан. Тэгээ дараагийн дугаар дээр яг энэ талаар бол тодорхой мэдээлэлүүд бид хүмүүс хүргэнэ. Яг уу зөвхөн иргэдээс санал аваа зогсохгүй бид одоо энэ хөө авсан саналуудыг тийм ээ мэдээж ажил хэрэг болгохоор бас залуус маань ингэж ажиллах болно. Тэгэхээр даатгалын хувьд яа харахгүй бас асуудал болоод байгаа. Одоо сүүлийн үе залуус маань бол үгүй ингэн байраа эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлөөд яах юм бэ гэж. Нийгмийн даатгал төлөөд лээдэг хизээ хэрхэн
одоо хүртэхээ мэдэхгүй тийм ээ дунд нь юу болоод байгааг нь мэдэхгүй сая бол нийгмийн даатгал дээр маш олон маш томоохон асуудал үүссэн. Үүн дээр бол одоо даатгал төлөгч иргэд маань бол маш их эргэлзээ үүссэн. Осон цалингаасаа тийм ээ авдаг хэдэн төгрөгөөс хумслаад хагслаад төлөөд идэг. Тийм. Тэгээ одоо жишээлбэл за нийгмийн даатгал тэгдэг юм байж эрүүл мэндийн даатгал дээр жишээ нь эмнэлэг үйлчилгээнд хамрагдаж чадахгүй юм гэдэг. Улсын эмнэлэгт бол угаасаа тэгдэг саяны үзэгчийн хэлсэн бол яг үнэн бодит байдлаараа ийм л байдаг. Улсын эмнэлэг дээр ямар нэгэн байдлаар өвчтөн яваад очие оргүй гэд газаруудаа шалан дээр хөвтүүлж байгаа эмнэлгүүд зөндөө би юм тарай байхгүй гэж гаднаас зөөлөгдөг. Улсын эмнэлэг яг ямар үйлчилгээ үзүүлэх гэдэг энэ тэр нэг тэг шалан дээр хөвтүүлж юм ор хоноггүй гэд буцааж явуулах ч юм уу. Тэгээд одоо саяхны гарсан тэр нэгдүгээр эмнэлэгт тийм ээ их няратайгаа энэсэн асуудал бол бас ор байхгүй гэж буцааж явуулаад үүнээс үүдэлтэй л эхний хувилбар бол энэ үүнээс үүдэлтэй тэгээд цаашдаа асуудал хүндэрсэн тийм л асуудал байсан. Ийм асуудал байсан гэсэн. За тэгээд иргэдтэй хэлэхэд туул бүтээртэй 30 минутын дээр шалгагдахтаа та бүхэн өөрсдийн саналд орчуугаа тодорхой хэлээд за эфирийн буцаагаар 70 18 14 гэсэн дугаарт холбогдоод өөрсдөө саналаа ирүүлэх боломжтой. За мөн дээрээс нь ажлын өдрүүдэд залуучуудын холбоон дээр хүрэлцэн ирээд өөрийн биеэр бас санал авах боломжтой. За давхар манай сайт Хулгайчхан Монгол цэг MyFC-ийн маань болж өөрчлөгдсөн байна. Тэгээд энэ сайт руу бас ороод өөрийн бас юу саналаа бас өгөх бүрэн боломжтой байна. За тэгээд нэвтрүүлэг маань өндөрлөх тийшээ хандаж байна. 3 минут үлдсэн гэд найруулагч маань бас дохиог өгч байгаа. Тэгэхээр сүүлийн 3 минутанда бол 100 хар үйл явдлын жагсаалтаас иргэдтэй нэг уншигч явахад танилцуулъя тийм ээ. Тэгэхээр за хөдөө орон нутгуудаар бас ирүүлсэн саналуудаас гэдэг юм бол нөгөө нэг нас орсон иргэдийн бичиг баримтыг ашиглан мөнгө завсан хэрэг орж байгаа. Тэгэхээр энэ бол бас маш эмгэнэлтэй энэ одоо бас юу гэж хэлэх үү тийм ээ. За тэгээд хамгийн сүүлийн жишээ бол нөгөө нэг эрүүл хамгаалагч талигаач одоо хөвсгөл тамиа алдсан биологч лав сүмбэрлийн хэргийг иргэд маш олноор нэрлэж байгаа. Тэгээд энэ бас маш харамсалтай хэрэг болсон. Тэгээд хэргийг бас холбогдох тийм ээ хууль хүчний байгууллагын шалгаж илрүүлж үнэн үнийг тогтоох байх гэж иргэд найдаж байгаагаа илэрхийлсэн. Тэгээд ажилгүйд ба гадаадаас ажиллах хүч авах бодлогыг бас иргэд нэрлсэн байна. Тэгээд барилга дээр гарсан ослуудыг сүүлийн жилүүдэд барилга дээр гарсан тийм ослуудыг иргэд бас эмгэнэлтэй хэргийн 100 хар үйл явдлын жагсаалтад нэрлэе гэж бас маш олноор нэрлсэн байгаа. Тэгээд гэх мэтчлэн 100 хар үйл явдалд бас маш их хэрэгүүд байна. Тэгээд эх дугаар бол бям гаргийн 12 цаг 30 минутаас үзэгчдэд шууд хүрэх болно. Тэгээд эх дугаараар бас үзэгчдийн саналыг авъя тийм ээ. Тэр болтол хугацаанд бол манай залуус маань иргэдээс ирүүлсэн санал дээр ажиллах болно. Нэвтрүүлэг ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэлгүй байна. За тэгээд бид хүмүүс түрүү манай туул хэллээ. Дараагийн дугаар дээр энэ дугаард ирүүлсэн иргэдийнхаа саналыг бол бид хүмүүс оруулаад дараагийн дугаар дээр бол танилцуулна. Тэгээд 30 минутын турш бид өөртөө бас хамт байж өөрийн саналаа бас ирүүлсэн иргэдээ бас их баярлалаа гэж хэлээ. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. За баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлээд нь тань мэдхийн телевизийн оройн хөтөлбөрүүдийг хүлээн авна. Баяр хөөрөөр дүүрэн амьдрал телевизийн нэвтрүүлэг. Энэ бол хамгийн хөгжилтэй орнуудын хамгийн олон мянган семинарууд хурлаас үзэх боломж. Баяр хөөрөөр дүүрэн амьдрал
Энэ бидний амьдралын тухай агуу номлогч эмэгтэй Joyce Meyer маш олон янзын дадлага зөвлөгөө, гүн асуултууд, баяр хөөрөөр дүүрэн амьдрал телевизийн нэвтрүүлэг, энэ сая хүмүүсийн дуртай нэвтрүүлэг өөрсдийн хувь заяаг өөрчилж чадсан. Баяр хөөрөөр дүүрэн амьдралыг манай сувгаар хүл авч үзээрэй.